За ингээд Этиопийнхоо наран туул зах руу орж ийн. Салам. За энэ тэгээд ингэдэг юм байна. Энэ хуучин энэ гутлнуудыг ингээд угаач цэвэрлээд зардаг юм байна л да. За энд болохоор ийм тор. It's a tea. Tea. Hello. Salam. Salam. Yeah, salam. Энд болохоор хүү зугаатай. You can do it. You do it. Yeah. Yeah. Yes, it's okay. Yeah, it's how much? Yeah. There. There. This is for there. Can you give me please? No. За ингээд сайхан готод угаачдаг. Энд бол ингээд хийж болох бүх юмыг л ер нь хийж байгаа юм байна да. Ингээд эхлээс нь ингээд харахад 120 сая хүн байхгүй юу? Хэцүү тийм ээ. Надад бол нэг 3 сая хүмүүнийг бол ажтайхан амьдруулах Монгол шиг ийм байгалийн баялагын маягтай улсад бол айгүй амархан санагдаж байна. За ямар ч нэг готлоо угаалгаад тий. За ингээд янзын гоё ийм өнгөлөг пүүцтэй болчлоо. Амасаганаа. Yeah, how much is that price, sir? 100, yeah. Амасаганаа. За ингээд пүүцээ сайхан угаадчихлаа. За энэ зах руу би арай ороогүй байж тээ тийм ээ. Ингээ орох гээд явж гин хаалга руу. Тэгээ энэ орчин бол ер нь их амар байна. Ер нь бол ингээд яг алхахад бол ингээд яг л нөгөө кинон дээр тий кино болон CNN, BBC-гийн мэдээ зэдэнээс үздэг. За яг л тийм орчноор алхаж байна. За энэ микер дээр бол амар ачдаг юм биш үү? Ерөөсөө ачааны машин баг болгочихж шít ингээд. За энэ болохоор Toyota гэдэг нэлээд хуучин оны 80 90 оны шахуу микер байх шиг байна да. Тэгээ ч ч одоо бараг 2 3 тонн. What? Do your work. So yeah. Don't worry. Just leave it. Just leave. Yeah. Just don't talk to him. Okay? За хүмүүс ингээд When something yeah. happens, don't worry. Хүмүүс ингээд бичлэг хийхгүй шүүгээд янз бүрийн ийм ааш харгуул зүгээр чимээгүй шууд орхиод явчихоорой гэж хөтөч маань хэлж байна. Одоо яасан бэ ч юм уу те уучлаарай ч юм уу тэгээд яриад ах шаардлагагүй юм байна л да. За ингээд захынхаа гүн рүү ороод ирэхлээр бас ёо энэ чи энд илчиг байна шүү дээ. Илчиг байх юм. It's for carry. Yes, for carrying. За ингээд илчгээр юм байна. Нэг илчиг, хоёр илчиг, гурван илчиг байх юм. За би чи энэтхэгийн нөгөө нэг зах дээр бол үхэр харж ирсэн үхэр тэрэг. За энэ ч бол ингээд илчиг бас байдаг юм байна. За би бас ер нь хийдэг гэхдээ нэг юм анзаарлаа шүү. Яг нь Этиоп бол хүмүүс ерөнхийдөө nice. Гэхдээ яг миний өмнө явсан Зимбабwe, Малави юу энтрийг бодохноо бол жоохон тийм ширүүндүү юм биш үү? Ер нь бол яг арай жоохон нөгөө бусдаасаа өндөр хөгжсөн улс гэхээр бас тийм байдаг ч байж магадгүй гэж би зүгээр бодож байна. За ингээд энэ готлуугаадаг үйлчлэгээ айгүй их байгаад байгаамаа. Salam. May I ask you a question? Yes. Where are you from? Are you driving? I'm from Mongolia. Mongolia. Yeah. Do you know Mongolia? Yes. How was Ethiopia? So I like it. Very nice people. Wallahi. Very nice people. Old people. How was Mercado? Markazo. Mercado. Is a market? Market. Very crowd. Very nice to meet you. Are you owner of this car? Yes, China. Are you owner of this car? Made in China. China car. Yeah, very nice to meet you. China is wonderful. Амасагинат. Thank you. Yeah. Намайг Монгол гээд ахчихсан ингээ хятад гээ бодоод байгаа байхгүй. Эдгээр сайн мэдэхгүй л дээ. Хүү нөгөө илчиг мөр гараад ирлээ. Хүү хэдэн илчиг вэ? 6 илчиг гараад ирлээ шүү.
Сэний юм байна. Be careful. За энд бол та Кермо хотоо маш мэдээтэй хэн шиг явахгүй бол ер нь бол жоох эвгүй юм байна шүү. За манайхад тэгээд хоёр янзын юм ярьлаа гэх ба сая би яг энэ камертаа монголоор хүмүүс нь жоохон ширүү юм байна гэж байгаа сая хүнтэй уулзсан гутаа шууд танах айгу гой хүмүүс байна гэж хэлж байгаа биз. Тэгээ ингэж хэлж явахаас бүр манайхаа аргагүй. Ерөөсөө л аль ч улсын иргэдтэй уулзсан танаа улс бол сайхан улс шүү те. Үнэхээр гоё сайхан хүмүүс байна гэж ингэж л одоо аль ч хүний нутгийг тэгж ярьж явахгүй бол алуулын шүү дээ. Янз бүрийн шүүмжлэл мөөмжлөл хэлэх юм уу? Буруу зуруу юм яриад тэгэл дуусаа штэ. Yeah, it's a video. Video. Yeah, what's your name? I'm not Chinese. My name is Mailali. Mailali, yeah. What are you doing here? Vijay Sharma means what are you doing here? what is your name? My name is Sege. Thege. Sege, yeah. Very nice to meet you. Where are you from? I'm from Mongolia, not Chinese. Mongolia. Yeah. Mongolia, best country in the world. Yeah, thank you. Ciao. Thank you, ciao. Hello. Монгол гээд ах чинь шиши мишид гээд ах юм аа та. Тэгээ яач вэ альва улс бол хүн амаараа байт юм та хамгийн олон хүн амтай улсаар л хүн боддог те. Одоо жишээлбэл юу яалаа гэж бодъё л доо. Бангладеш ч юм уу Мальдив хүн явж л гэхэд хүмүүс энэтхэггүй л гэж асууна. Яагаад гэвэл хамгийн хүн амтай энэтхэг учраас. Яа за энтхий гэхдээ өнөр мөндөр бол амар хурц байна шүү. Хамаагүй бас ингээд машин тэргээ сайн харж явахгүй бол юу яах юм бэ? Шүргүүлж бас дайруулж мэдхэр юм байна. Ерөөсөө яг нийлээд бүжигчтэй байна шүү дээ. Нөгөө зах нь болон хотлаачд болон машин хоёр нь. За ингээд энэ одоо 120 сая хүн ам гэдэг нэрээр үнэхээр энд бол ингээд амьдрахын төлөө тэмцэж юм л да. За энэ бол бас амар ачаа үрж шүү. Энд бас амар ачаа үрж байна. За юм байгаад байгаа. What is this? Inside we put on the fire. Fire? It smells good. It smells good. За энэ бол ийм арт шиг юм байна штэ. Ингээд түлхээр гоё юм штэ. Оосоосэн. Wow. Энэ айгуу гоё юм Put on the штэ. charcoal. It's a tree, right? Yeah, tree, yeah, wooden. Wow. Салам. Ямар гоё юм This те? is eyeliner for the eye, for the woman's eye. Woman's Eyeliner, eye. yeah. And this skin bacteria. Бактери эсрэг антибактериа. Yeah. We Wash it. What is it? Sulfur. Natural? Yeah. This is then for shaving. Shave. Shave. To shave, yeah. Ийм юм ба штэ. Энүүгээр сугаа ингээд юу яачих нь вэ штэ. Shave. Shave, yeah. За ингээд байглаараа зохицуулчих штэ. Ингээд сугны хөлс дарагч те. Арьс ариутгах гэх юм уу? Бактери эсрэг. Very nice. Yeah. What is it? Incense you put on the fire and the house smells very nice. Дахиад бас энийг түлхээр ийм For айгуу coffee гоё. ceremony also. Wow. Yeah. We will go for coffee ceremony later. Ceremony later. Yeah. On the За үнэхээр бас ингээд нөгөө байгальтайгаа зэрэгцээд хамтраад амьдарч сурна гэдэг бол ийм л байдаг юм байна л да. За энүүгээр чинь халах гэдэг жоохон зайгүй юм байна шүү ер нь. Чигцэлдээд. Тэгээ яг камера урагшаа харуулад явахаар зарим хүмүүс нь яг зогчих гээд байна. Одоо 40-трээс хойш яг мэдгдсэн юм бол coffee pot. урд бол кофе порт. За нэг их намайг алгаж чинь нуруулаа. Тас гэдэг камера эргүүлгээд. За ингээд. Smells. Смэс. Энэ хийцэн байгаа юм байна л да. Айгуу гоё үнэртэй юм байна. Thank you. Not Saganalo. Yeah, that's the way. I forget. За тэгэл ишиг үргэлжилсээр байна да амьдрал. Local beer. Local beer. Malt, yeah. Beer. Beer. Wow. Local beer. Homemade. Homemade. Not fabricated. Ингээ эднүсээр нутгийн пив хийчдэг гэж штэ. За тэгээд зах энтер бол ер нь их тунчиг их замбраагүй юм байна өө. Зах гэхэд бол тунчиг замбраагүй юм байна гэхдээ.
За комиссийн хувцсны хэсэг юм байна л да энэ. Ингээд хуучин хувцснуудаа ингээд зарж байгаа юм байна. Яг одоо яг камерт яаж харагдаж байгаа юм бүү мэд. Яг ингээд рил нүдээр харахад бол энд ингээд яалтчгүй нэг юм шал Residence chicken. өөр chicken. Вау. За ингээд энэ дахиад зард юм байна. Chicken. How much is one chicken? 1,500 means $12. $12. $20 одоо ийм дахиануудыг ингээд бас зардсан юм байна. За захын энэ хэсэг болохоор одоо нөгөө дахин боловсруулсан түүхий дээр хийсэн хэсэг юм байна л да. Одоо энд ингээд харвал recycling After recycle. after recycle. За одоо жишээ нь ингээд төмрийг дахин боловсруулад ийм нэг юм шүүдэг юм уу да тийм нэг шүүр юм шиг байна. За ийм юм хийцэн байна. Энд чинь юм гад төлдөг юм бас хийцэн байна. За тэгээд энд ажиллаж юм да төмрийн дархтууд. Йоо ингээл над руу одоо бичлэг хийж байгаа хүмүүс дуудаад тэгээ харанхуй шууд өөдөөс ингээ мөнгө өг гээд. За энэ нь жоохон Этиоп хамгийн хэцүү юм байна. Хитрхи бас жоохон юм нөгөө хүнээс юм авах хэрэгтэй гэдэг нэг тийм соёл байгаад байна л да. Одоо өгөх ёстой гэдэг тий авах ёстой гэдэг. Тиймэрхүү юу бол байна. Гэтэл зарим бусад улс орнууд ч юм бол мөнгө өгөхөөр авахгүй гэжтэй яг адилхан одоо ядуур дүндэртэй мөртлөө мөнгө өгөөд авахгүй. Та хэд нэрээ Пакистаны бичлэгийг үзчихсэн бол тэнцээ бол харагддаг тийм ээ. За ингээл энд бол төмөр мөмөр гээл ингээл All metal work. хийж бол metal work. Ингээл ерөөсөө ингээд наран туул зах дээрээ тийм ээ. Бүх юм нь нэг дор төлөвчдөг юм байна шүү дээ ерөөсөө. За тэгээ төмрийн дархан бархан төмрөөр хийдэг ямрууд нь тэр чигтээ. Хүнс бол хүнс, хувцс бол хувцас. За тэгээд юу юм бэ? Ер нь бол энэ Этиопод хэрвээ хөтчихгүй явсан бол эргэлзэх хэрэггүй ямар ч байсан хадлагад бол өртөх байсан байна. Эсвэл зодуулна, дээрэмдүүлнэ, булгаалгана. Тэгээ манай энэ нөхөр чинь нөгөө хашир болохоор найзгаа хүүе ч одоо юу гэдэг машин бэ? Вау, энэ бол өстой зэрлэг машин байна. Тэгээ манай нөхөр чинь нөгөө хашир болохоор айгүй хөөрхөн хандлагатай заяа. Одоо миний энэ ард явж байгаа залууг цалин байхгүй нөөрхөн цалингаас permission асууж байгаа. Тэгээд цуг явж байгаа байхгүй. Гэхдээ би энэ залууд бол яг аяллаа дараа бас зөх хэмжээний мөнгө өгнө. За нөгөө элчигнүүд маань дахиад энд ингээл байж ин да. За нөхөр нь бүр ингэж ярьж байгаад намайг нэг зах дээр байдаг үйлдвэртэй аваад байгаа юм лээ. Яа. За эдрийн дургуцаад ах шиг байна бас бичлэг хийхээр. Энэ хараа ийм учиртай газар юм байна л да. Одоо нөгөө паудер буюу нөгөө юмыг ингээд бутлаад ингээд нэг амтлагч центр болгодог шүү дээ. Одоо чилийн перц мерц тэгдэг ийм юу юм байна. Зах дээр байгаа одоо ийм газар юм байна. За тэгэл яа can stop here. It's okay. Юм байна. Тэгээд энэ ч шигшиж байна. Come with the shoes. Come. This is step. For the injera, you remember injera? Yeah. This is for that. Wow. Then they make the powder here. Powder here. It's a chili. Chili pepper. Chili and pepper. Chickpeas. Chickpeas, Mix it, yeah. And then it will be a sauce. Хар перц болон чили гэж штэ тий. Би бол энд жоохон зогсвол ингээд шууд харшил хөдлөх чинь л да нөгөө айгүй их нарийн тоосон зэрэг нөгөө хамтлагчууд ч иймэрхүү юм байна. Би бол жоохон энд зогсож чадахгүй юм шууд харшил хөдлөх чинь. Яг найтэл. За хурдан гарья. За яг энэ хэсгээр нь явах нь ингээд бөмбөр тоглож байгаа юм шиг. Юу жижиг хатна. За ингээд дахин боловсруулах.
За энэ нэвс ер нь би бол гарын яал гэж бодож байна. Үнэхээр амар тоос моостой. Бас их сонин юу шүү. Ер нь бол гэхдээ. За тэгээд захын маань хажуугаар бол бас ийм нэг лаац түүж амьдрэх хүмүүс And they sell it. collecting the carton, and so. everything. May I interview this job? Can you ask to my To the people. actually I will give some Yeah, tips. Yeah. Wait, I talk to them. За ийшээ ингээд лаац түүдэх хүмүүс юм байна л да. Ерөөсөө яг захын хажууд байт юм байна. Салам. He's collecting this Collecting this. and he sell it back. Yeah. How much make money per day? በቀን ስንት ታገኛለህ? Like 500 ብር. 500 гэдэг чинь нэг 10 гаруй мянган төгрөг олдог. What time is working time? ስንት ሰዓት ነው የሚሰራው? All the day. All the day. All the day working because he go to the towns and collect. Towns and collecting. Where does he live? የት ነው የምትኖረው? የት አካባቢ? He lives different place. He rent house. Rent where tourist. How much is rent per month? በቃ በወር ስንት ነው የምትከፍለው ቤት ኪራይ? 2500. 2,500. $20. 20. That's yeah. Very nice estimate it for you. Yeah. Thank you. За тэгээ энүүгээр юм амьдрал байна. Is it the office? This is for soda, water they sell here. Water sale here? Yeah. Oh yeah. For local, no? Local. What are they doing? Salam. Also having coffee and Coffee? water, everything. Yes. Selling. They buy, they sit here and they drink. Drinks. Are they working here? They're also working the same like the guy. Same Yeah. like a guy. Yeah. Yeah. Амасагнало. Амасагнало үү? Амасагнало. За баярлалаа гэдгийг марччаад байна шүү. За энүүгээр ингээд What is this? Kitchen? This is they live here. She's saying she can try also to help us some. She live here? Yeah, they live here. Her home. She's cooking for her. Oh. Yeah. May I see her home? Wait, I ask permission. Yeah, permission, yes. За энд ингэж бас амьдэрдэг юм байна шүү дээ, тийм ээ? Yeah, come. Yes. And I'm just Oh, we are home. Oh, hello. Sorry. Mama nasai. This is where they live. Oh, yeah. In one room Yeah, one room. and cooking here. There is a new baby. Oh, new baby, newborn baby. just Oh, gave тийм birth. биш, тэнд юу хөрх юм бэ? Жохон. She's the one who had. She's the mother. How much is Sintorun. Gana. Sostor. So just 3 months. 3 months? Yeah. Your daughter. Yeah. Say which one? Si. Girl. Yes. Daughter. Where is your husband? Barish is Gila. no. He went. He ran away. ብቻዬን ነው የሚያሳድገው። And how do you make money? ብር በምንድን ታገኘው? በምን ዝም ብዬ No, nothing. She just trying to get ሳገኘው money. በላለሁ ሳጣ When she has money, she eat. If she doesn't have, she just sleep. Yeah. She don't have any revenue. No. How do they live and She beg. make food? She beg. Beg. Begging. Yeah. За гойлгогүйж ингэж мөнгө олдох юм ба шүү дээ. How many children do you have? ስንት ልጆች ነው ያሉሽ? አንድ ብቻ Just one. The new one. Just one. The first one. Yeah. How old are you? ስንት ዓመትሽ ነው? እኔ 20. 20. Yeah. 20 настай гэдэг чинь айгүй золдуу юм байна шүү дээ, тийм. What's your dream? ምንድን ነው ህልምሽ? በቃ ከዚህ ቦታ ሰርቶ መለወጥ ልጅ Get work and get a better life. Get work. better Ажилдаа life, болох better илүү house. сайхан. What is the better life for her? ለአንቺ ጥሩ ህይወት ምንድን ነው? ምን አይነት ጥሩ ህይወት የምትይው ምን አይነት ኑሮ ነው? በቃ ሰርቶ መብላት የሆነ ስራ ተፍ ማለት Getting food every day because she doesn't get food here every day and living in a better place, a clean place like this. That's And заа нохоо бүжгнүүлээд унлаа шүү. give a 3 or something. Yeah. And it's for you, madam. እናመሰግናለን። እሺ። Thank you. እሺ። እናመሰግናለን። Amasaginal. አመሰግናለሁ። Yeah, thank you. Amasaginal. Goodbye.
And or are they also family? Yeah, these normal people who sit, they are working, collecting bottles, Collecting bottle. collecting this stuff for carrying. This is how Аа. За тэгээд яг энэ захынхаа хажууд иймэрхүү бас амьдрал байшгүй. За тэгээд хөдөө за ингээд бичлэг хийхгүй шүү гэсэн ийм ууралж байгаа хүмүүс бол маш их гар. I'm not Chinese. What are they? But also house like that. House. Yeah, place to eat, Wow. small restaurant like this. За энд бас ингээд энэ чихтэй айлууд юм биш үү? Are they bigger? No, this some of Collecting digging, some some, people yeah. are working. It's like 50-50. Can I see his home, the guy? Wait, I ask permission. Yes. За энэ хавийн бас нэг айлаар нь ороод үзчихье гэж бодоод байна л да. Салам. Тэг хамаагүй нөгөө шууд нүүрлүүнд ичгээр эдгээр бол амар ууралт юм байна. За ямарчсан нэг залуу хувцас угаагаад хувцас угаагаад байж байна. His home. Oh. So in the За night, энэ бол хамаагүй in the night they drop this and sleep here. Аа. You take it out. Энийг ингээд Like a mattress. дэвсээд тэгээд оройдоо унтчихдаг юм байна л да. This is the door. Yeah, where does he make food? Here. Oh, here. Everything is here. All Mm. is here. Just washing is outside. Is it difficult to rain? I think. Yes, but Open. they still survive. You know, they fixing time by time. Yes. За бас нэг юм айлаар орж ирж үзлээ. There's a charger also. Charge? Charger. Yeah. Аа Light тийм байна. also. Энэ чинь There's a light. so the электрик. За ингээд энд гэрэлтэй юм байна л да. За бас миний өмнө очижсэн айлууд шиг л Африк улсуудаар явж ирсэн. China. Oh, not Chinese. But milk. Mongolia. Mongolia. Yeah, do you know? Remember? Mongolia between Russia and China. Do you know? Yeah. Yeah. Ah, За тэгээд Five. yeah, first yeah. Намсагнаала. За тэгээд иймэрхүү айлууд байна. Салам. May I see your home? I'm sure. All good. Oh good. Upshare. May I see your home? That's in a way. За орж отлоо. That's she's visiting a friend. Yeah. Her house is somewhere else. Yeah, may I meet your friends? No, they don't want. They don't want. Yeah. Yeah. За. За энэ нүгээр нэг иймэрхүү байна. За тэгвэл би бол өмнө зөндөл яг ийм юунууд харж ирсэн л да. Непал, Мадагаскар энэ төрт. Тэгвэл бол тэр чинь ийм тусдан байлгаад идэг байсан. Go fast. Аа яа. 45 minutes. Аа яа. За энд болохоор бол юу вэ шүү? Яг зах дээр хамт ингээд гэр бариад амьдэрчдэг. За ийм бас нэг зүйлтэй таарлаа. Барилгын хиж бүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. Литов улсынхаа одоо хөдөө орон нутаг омог руу явхаар замдаа гарах гэж байна. Уул нь өглөө 6 цагт явах байсан. Тэгээд машин маань нэг жоох удаж ингээд одоо 7:30 40 болоод явж байна. За тэгээд машин маань уул нь ланд 80 байх байсан. Тэгээд энэ чинь Nissan Patrol хэдэн нөлөөд. За ийм машинтай. За тэгээд hello, good morning. За нэг ийм жолоочтой. Ямана хоёр бороо. Hey. Have the t-shirt. Yeah. За ингээ овцсон юмсан. За нэг иймэрхүү бүрэлдэхүүнтэй гарах нэ. За тэгэл замдаа зогсож гоё бензин аваад бас замдаа идэх жижиг шижиг чипс, мипс тэгээд yes. Тэгээд тэр доор уух ус аваад тавьчихсан. Нэг юм хэрэлж биш ээ юу бангаараа нэг хөдөө яваал тэгээд нэг налах дээр зогсож бензин аваад уух юм зам авч байгаа юм шиг санагдаад байх юм. За ингээд замдаа сайхан гараад хөдлөнө. За ингээд замдаа сайхан зогсоод амс хийж байна. За тэгээд
шээлт энэ төр бол яг нөгөө амар нөгөө Монгол шээлт юм байна л да. Ингээл ерөөсөө замдаа зогсож байгаа л тэгэл шууд гараад би зогсчдаг бас. Нэг бодлоо ямар юм аа. Манай Батруулыг жоохон явж явахдаа энэ өрүүл 12-ын салганаад байх юм. Гайгүй бахаа л гэж бодож байна. За ингээд замд нэг бас нэг юм суурин газар гэдэг юм уу? Замд нэг юм газар зогссон юм аа. Тэгээд энэ ч бол юу вэ шүү? Ингээ жимс зардаг ийм л нэг хэсэг юм байна л да. Одоо би энэ Магаала Баатуу гэдэг нэртэй юун дээр ирсэн байгаа юм. Хот руу орж ирж гин гэсэн үг. Тэгээ одоо жишээлбэл Монголд нэг ингээд 22-ын товчоогоор орж ирэхэр ч юм уу те нэг ингээд юу байдаг штэ. Жимс зарж идэг штэ тийм ээ. За яг тийм хэсэгтэр бол би ингээд ирчээд байгаа юм байна. Салам. За энэ ч бол энэ залуучууд газар өгч байгаа юм байна. Салам. За ингээл газар л яа. Амасагинана. За энэ юу юм бэ шүү? Хөдөө орон нутг руугаа ороод ирэхлээр бол харьцангуй нөгөө юу юм байна? Хүмүүс нь бол нэг камернаас дургуутсаж бариад байдгийн ч юм уу. Тэр нь бол бас гайгүй юм байна гэж. За энд үхэр нэг ийм үйлдвэр туранхай юм аа зээлэл. За тэгээ илжгийг бол янзын ашиглаад байгаа маа. Тэгээ ингээ анзаараад харвал илжигний хоёр нүдийг ингээ хаачдаг юм биш үү? Нөгөө машин тэрийг янз бүрийн юмнаас цачихгүй гэж тэгдэг бах та. За энэ ястаа гоё нөгөө зурагт National Geographic-аар хардаг орчин байна гэж. За тэгэл энэ юу юм шиг байгаа юм? Орон нутагт явахдаа бол ийм микроч суугаад тэгэл явдаг юм шиг байгаа юм. Одоо энэ бол жишээ нь ингээд орон нутгийн явж байгаа микро л гэж би ойлгоод байна л та. За ардаас ингээд баахан хүүхдүүд дагаад юм зарах гээд байна л та. Одоо тэгээд салам. Харьцангуй юу юм бэ? Хөдөө орон нутг руугаа бол илүү нөгөө камернаас цухтаж бариад байхгүй. Мөнгө л гэнэ. Камера лемони. Бичлэг хийсэн бол мөнгө өгөөрэй гэдэг. Болохгүй чи ч одоо бүгд нь өгөх хэрэг гарна. За энд камера. За эмэрхүү. За өчигөө ортио гэдэг шаваад бибинес бариад ундлаа. За нэг иймэрхүү газар энэ бас орон нутгийнх нь автобус болж таарлаа л та. Нилээ хуучных байна. Ууг нь би ийм Land Cruiser 105-аар явах байсан. Эсвэл 80-аар явах байсан. Тэгээ өглөө нөгөө жолооч нь хариуцлагагүйгээр алга болоод бид нар ч одоо 8:30 гэж бүр айгүй цагаасаа хоцор шүтлээ шүү дээ. За энэ хэсэг ингээд иймэрхүү байлаа. Яа энд ингээд цэргүүд нь явж байгаа юм шиг байна нөгөө кинон дээр гардаг. Ийм машин байна. Харц марцсан зөв байгаа зү. Боо үрцээ. За нэг иймэрхүү нөхдүүд байд юм байна шүү. За ишигээс болохгүй. За их сонирхолтой газар зогслоо. Би одоо энэ юуг л яаж даван туултандаа гэж бодоод байна. Би өмнө нь Малави гэдэг улсад очиход бас ингэдэг. Яг машин зогслол бол ингээл баахан хүмүүс шаваад мөнгө гуугаад идэг. Энэ ястаа айгүй хэцүү байт юм. Өөх хэцүү. Өгвөл маш их мөнгө өгөх болчихно бүгдэнд нь. Эсвэл 1-2-т нь өгчүүл хооронд нь муудалцуулаач чинь энэ чинь. Өгөхгүй байхаар бас ингээд дотор хүн айгүй хэцүү байдаг юм а тэгээд. За тэгэл одоо нөхцөл байдалтай дасаал явна да. За тэгээд замдаа хоол идэх гэж зогссон байна. Тэгээ энд тосгон дээр нь хүрээд ирсэн чи хараа. Түг энэ төр түг айгүй их явж байгаа юм. Нийслэл харагдаагүй. За энэ болохоор ингээ ховтос зарж байгаа ингээ ховтос Bible. Colossians and Bible. Яг түг айгүй их явж байна. Морин тэрэг энэ түрүү бас явж ийсэн. Тэгээ ястаа шал өөр газар хүрээд ирж шүү.
Тэгэхээр энэ бол морин тэрэг байна л та. Ийм морин тэргүүд бол айгүй их байгаад байгаа. Тэнд ингээд илжиг явж байна. Hello. За цагтаа police. Yeah, thank you. За ингээд цагтаа нас ихгүй найрсаг юм биш. За ингээд илжиг мэлжиг янз янзын машин автобусна айгүй их байна. Амасагинала. Хөрхэн цагтаа бай те. Ийм гоё хоол ирсэн байна. It's a sheep or cow. Beef or sheep. Cows. Яманы мах юм байна. Тэгээд let's eat brother. Ингээ яманы махтай хамгийн байж болох цэвэрхэн газар гээд хэлсэн. Тэгээд боломжийн гоё юм цэвэрхэн газар орж ирлээ. Манайхан бол шууд ингээд гараараа бариад идчих юм лээ. Би бол гараараа барьж идэж чадахгүй. За энэ үндэгний амтын үзээ. Гоё өөрөөр шарсан юм яасан юм. Энэ амтч нь бол гэдэг айгүй гоё юм байна шүү. Замд их гоё юм харагдаж байна. Одоо бид нэг кактус тариалаад байдаг штэ тийм ээ. Нэг цэцэгний савнд. За тэр кактус гэдгийг чи бүр одоо том яг ориг жинхэнэ хөлбөр нь энд байна да ингээд энэ кактус. Тэгээ ингээ харахаар хэлбэр нь айгүй тийм сонирн байгаас холоос ингээд харахаар ер нь бол тэгээд энэ Африкийн хамгийн тулгымцсан хүнд нэг асуудал нь бол нөгөө цаг уурын асуудал байхгүй. Одоо ингээл хөдөө ингээл явж байхад тийм ингээл амар хуурай байгаа байхгүй. Хурцнаар тусан. Тэгээ энээсээ болоод нөгөө усны асуудал үүсдэг. Энээсээ болоод ингээд үсгэлэн үүсдэг. Одоо өөрөөр хэлбэл газар тариаллаа гэхэд энэ ч усчуулт хийж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бол ингээд нөгөө өсөглөн үүсчээд байдаг. За дээр нь авилгал байдаг. За ийм мөн дээр нь ийм олон овог үндэстнүүд нөгөө байдаг болохоор нөгөө хоорондоо ингээд байгалийн баялагаас болоод байлдаа дайтаад иргэний дайман үүсчдэг. За тийм учраас бол ингээд ийм ядуурл бас нэг гол нэг хүчин зүйлүүд нь байд юм аа. Тэгэхгүй бол түүнээс манай нөгөө моёчууд их ярьдаг штэ тий одоо уул уурхаагаа ашиглаа тэгээд одоо ингээд усгүй болцсон. Энэ Африкийн тийм ус гэж баг байхгүй шүү. Тэр ураа мураа ашиглаа тэгээд усгүй болцсон. Энд чинь ерөөсө цаг уурын асуудал байхгүй юу та. Гэтэл энэ уул уурхаа муурхаагаа зөв ашиглаад хөгжиж байгаа Намиб гэдэг улс бол байж тээ жишээ улсууд Африкийн. Тэгээ бид нар Африк гэхээр л нэг улс юм шиг ойлгодог. Энд чинь 54 улстай хэцүү нь бол үнэхээр хэцүү. Гоё хөгжиж байгаа нь бас үнэхээр гоё хөгжиж байгаа улсууд бий. Hello. Салам. За дүүхүү бол нэлээд дөө шаян. Ичээд байна л гэж байна. За энд бас ингээд цагдаа нар байна. За зам бол өстой үнэхээр энэ машин мэн нөгөө air condition байхгүй амар халуун байна. Тэгээд энэ сая замаас ийм юм аваад нөгөө хол замд явахдаа энийг идвэл нөгөө зам хурдлуулна гэж хэлдэг шүү дээ. Одоо монголчууд нэг 100 татаад яваад идэг шүү дээ. Тэрэн шиг ийм навч юм байна. Best part. За тэгээд энэ навчнаас Especially the red part is good. Red part. За улааныг энэ авбал их сайн гэж. За ингээд I will test in 3. Yeah. Тэгэл энэ навчийг ажиллаад өдөө яваад байвал Да ингээд нөгөө energy drink гэдэг байгаа энэ. Like energy drink. Yeah, like energy. Energy drink. Makes you wake. Ийм ихийг авцсан тэгэл ингээд энийг л идээд байвал ядрахгүй тэгээ. Одоо тэгээ усыг нөөл ёсыг нь дагна гэхчээр идэл явъя да. Үнэхээр машин бол 80 км-с хурдлахгүй юм чи нэлээд хуучирсан машин байна. Тэгээд кондишн байхгүй амар халуун нэрэ шанга явж байна. Одоо ингээд бид нар чинь 750 км явна. Одоо бараг 200 км барсан уу юу? Бүр шөндөөл очих байх ямар ч байсан. Яд энэг шин идэл явж байна да. It's legal. It's legal. Legal? It's legal. No problem. Police saw you like this. It's okay. Энэ бол юм хууль ёсны тийм болохоор ингээд санаа зовхгүй идээрэй л гэж байна. Тэгээд энэ дүр зургийг харвал Монголд ч байгаа юм шиг. Тэгээ салам. China. China. Тэг ингээд нөгөө Монголд байгаа. Motorcycle China. Хятад мотоцикл байгаа шүү дээ ингээд.
Яг ардаас нар бол нэг тий Монголын хөдөөнийг ах ингээ мотоцикл угаагаад байж байгаа ч юм шиг. I don't know. What did he say? Энд бас нэг юм хөшөөтэй. Oh. Wow. Энэ юу игээд байгаа юм бол? Энд чи ингээд тэр чигтээ ус байна шүү дээ. Oh. Энэ одоо сэрүүцэж байгаа юм болов уу? Wow. Nice. Амасагнал. Энэ нэг гартаа юу барьцсан тийм ээ? Сэлэмшиг юм барьцсан. Бодвол тэр юмл завчаад өвсөлж авчиж гаргаад байгаа юм шиг байна л да. За. Амасагнал. Я амасагнало. 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 За нутгийн бороо нар бол амасагнало. Нутгийн бороод өнөр бол гоё байна. За манайхны ингээд аж ахуйн замд ингээ эхлээ харагдаж эхэлж байна. За энэ болохоор юу гинэ? Зүгийн бал гинэ. Ханиби. Тий, зүгийн бал гинэ. Тэгээд одоо ингээд яг хөдөр нутгийн амьдрал эхэлж штэ. Цаагуур ингээд газар тариалан эхэлж байна тий. Гэтэ дандаа гар аргаар тоног төхөөрөмж байхгүй. Honey? Put smoke. Put smoke. And then when the beans go, they take the honey. Ингэдэг гэж шүү. Утаагаар ингээд утдсан юм байна заа юу энийг нь. Тэгэнгүүт нь ингээд нөгөө зүгийнүүд нь үргээд тэгээ ингээд балыг нь авдаг гинэ. Is he angry? Farming is he angry? Why angry? Sorry? За энэ уурлаад байх шиг байна. He's saying hello. Hello. Салам. За мэдчилчихсэн юм байна. Салам. За ингээд аж ахуйнууд нь эхэлж байна. За машин маань нэг жоохон халаад эхэллээ. Аргагүй л дээ энэ амар халуунд тэгээд эн чинь юуруу хийж байна? Ус хийгээд эн чинь ингээд даамууд чиглээд ингэж явж байна. За тэгээд жанамны ирмээ мэл тасчихгүй бол гэдэг шиг. Айгу баха мэдж байгаа байлгүй дээ. Ер нь бол тэгээ урд дугуй бугуй маань бол бас их мүлгэр дугуй байгаад дээ шүү. Машин барьж байна. Гой санагдж байна ингээд Etafod машин барьж гин гэж бодохоор. За тэгээд жиггэн орк жолооч шиг барина. Чи юу сүртэй боо даа. My daughter is America, Washington DC гэдэг шиг. За гоё байна Etafod зам дээр. Одоо бол ийшээ ингээд ер нь зам нь их муудаад тэгээ явандаа бол бүр юу болчих юм бэлээ. Шорон замтай болчих юм бэлээ. Одоо бол яг нөгөө хуучны дархны зам шиг эвдэрхий замаар явж байна. За энд бас цэргүүд байх шиг байна. Гинэ шоуд гэж. За ингээд би чи нөгөө юутай олон улсын жолооны үнэлэх сая Монголоос авсан. Тэгээд олон улсын жолооны үнэлэхээр хүлээн зөвшөөрөгдсөн улс дээр нь хамгийн сүүлд нь бол Ethiopia улс байд юм билээ. International Driver License гэдэг. За тэгээд жолооны үнэлэхтэй болохоор цагдаа магдаа зогсоо бол асуудалгүй. Тэгээд Ethiopia-д нэг зүйл ажиглалаа. Миний өмнө явж исэн Африкийн улсуудыг бодоход цагдаа магдаа хил гайлынх нь бол авилга авах тийм оролдлого бол хийдгүй юм байна. Тэгээд тэр нь бол надад тунчиг таалагдлаа. За ингээд буудалтаа ороод ирлээ. Тэгээд ашгүй нэг айгүй гоё буудал юм байна. Энэ бүр маш цэвэрхэн. Одоо энэ омгоос 260 км энэ газрын тэгээ хамгийн одоо байж болох би гоё буудалд нь орё гэд орсон. Тэгээ энэ хамгийн гоё нь шүү дээ. $30. За тэгээд манай нөгөө хэд маань бол өөр буудалд хонж байгаа. Тэгээд одоо ингэн гэсэн үг. Одоо би чи ингээ хумхааны яг нөгөө голомт дээр ирсэн байж тээ тий. Тэгээ энэ Монголоос авчирсан сайхан энэ шумуулныхаа хорыг одоо яг унтахтаа бол ийшээ ингээд сайхан цацаад за тэгээд ингээд энэ юун дотор ороод унтчих. Торон дотор ингээд бүтэн өөрийгөө хучаад ингээд одоо шүн унтах нэ гэж тэгээд юун дотор унтсан чинь нэг тийм гүнжлэг мэдрэмж аваад байх юм. Торон дотор унтахаар. За тэгээд маргааш туулах зам маань тунчиг хол байна. За тийм болохоор
одоо ингээд унтлаа. Тэгээ энэ удаагийн бичлэгээ бас ингээд энэ хүргээд өндөрлөе. Тэгээ би бол нэг ямар ч ёс нэг 4 омгоор орох төлөвлөгөөтэй байна. Тэгээд машин тэрэг зам мам юм маань гайгүй бол тэгээд нэг 4 омгоор чадахгүй бол 3 омгоор ингээд орох болноо ингээд. За ингээд дараагийнхын бичлэгээр уулзцаая.